Залуусын эв нэгдэл хамтын ажиллагааг сайжруулах, үзэл бодолтой хоолойг сонсох зорилгоор Сонгон хайрхан дүүргийн мянган залуусын цугларалтыг зохион байгууллаа. Тус дүүргийн 32 хорооны залуус дүүргийн хөгжил цэцэглэлтэд оруулах хувь нэмэр, цаашлаад улс орны дэвшилт залуусын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудад тулгамдж байгаа асуудал, төрийн зүгээс залуусыг дэмжих хөтөлбөр зэрэг олон сэдвээр ярилцжээ. Залуучууд бол улс орны нийгмийн хөгжлийг цаашид түүчээлэн авч явах гол хүч нь. Тэр утгаараа залуучууд өөр хоорондоо ойртон нэгтэрч, өөр үерхэн нөхөрлөж, бие биенээсээ суралцаж, хөгжиж, дэвжиж, хамтдаа тод гэрэлтэх ёстой гэсэн ийм уриалгатай өнөөдрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Аливаа ажил туйлбартай, тууштай байх ёстой. Эх оронч үзэлгэж залуучууд зөвхөн үндэсний хувцас өмсөж 13 дугаар зууны түүхээр бахархахаасаа илүүтэй залуучууд өөрсдийн гэсэн зорилготой, тууштай, түүх соёлоо дээдэлдэг, шашин соёл уламжлаа дээдэлдэг. Дээр нь та бид бүгд залуучууд ямар ажил мэргэжил хийж байгаа тэрэндээ чин сэтгэлээсээ хандчихж энэ нь маань эх оронч үзлийн илрэл байх болно гэж би бас залуучуудаа хэлхийг хүсэж байна. Нийгмийн ажил Монголын залуучуудын холбоо өнгөрсөн 20 жилийн хугацаанд маш олон залуучуудыг нийгмийн олон тэргүүлэх салбарт бэлтгэсэн. Монголын залуучууд бол зөвхөн академик боловсрал гэхээсээ илүүтэйгээр яг өнөөдрөх шиг юм уулзалтуудад оролцож, бие биетэйгээ нөхөрлөж, сайхан өрсөлдөж ийм байдлаар бол суралцдаг. Тэр утгаараа бол нийгмийн ажил Монголын залуучуудын холбоонд орж энэ гишүүнээр хэлсэн залуучууд бол үнэхээр нэг юм үзэл бодолтой, тууштай, дээрээс нь аливаа тууштай сэтгэлээсээ ханддаг, найз нөхөд багийн хамтын ажиллагаанд өөрөөр ханддаг ийм олон чадварыг бол энэ холбоо суулгадаг. Тэр утгаараа олон нийгмийн тэргүүлэх салбаруудад амжилт олж байгаа нь үүнтэй холбоотой. Яг өнөөдрийн мянган залуусын цугларал бол бас л үнэхээр бас залуучуудын нэгдлийг бол илүү их баталгаажуулсан. Мөн залуучууд бие биенээсээ суралцах зүйл их байна шүү дээ. Тэгэхээр энэ суралцах боломжоор нь хангасан ийм сайхан чөлөөт уулзалт болж байна. Залуучуудын хөгжлийн тухай хуулийг бол бид бас баталж гаргаж ирлээ. Энэ хуулийг баталснаар бол залуучуудаа бол бас урам зориг өгч байна. Энэ хуулийнхаа дагуу бас тэдний хөгжих, боловсрох, сурах, мэрэгжил эзэмших, за мөн бас залуучуудынхаа нийгмийн асуудлуудыг ч гэсэн шийдвэрлэхэд бол энэ хууль бол бас хамгийн томоохон хувь нэмрийг бол бас оруулнаа. За энэ дээр бол улсын хурал дээр бол улсын хурал дээр чиг тэр за Монгол Ардын намын бүлэг дээр ч гэсэн 65 гишүүн бол бүгдээрээ л 100%-аар бол баталсан гэдгийг бас онцлж хэлмээр байна. Ягаад гэвэл энэ залуу насыг дайрч гараагүй тийм ээ. Тийм хүн гэж бол бас ер нь аанчгал бол байхгүй. Тийм учраас залуучуудыгаа яг энэ үед нь урам өгөө. Энэ үед нь дэмжийе. Энэ үед нь бас асуудлуудыг анхаарч төрийн за мөн засгийн газрын бодлогын төвд нь бол залуучуудынхаа асуудлыг байлгая гэж л бид бас ярьж хэлцэж байгаа да. За залуучуудаа бол ер нь хүн болгон зорилготой байгаа. Сайхан амьдрах хөдөлмөрлөж бүтээх те. Тэгэхээр залуу хүн болгон шантарлагүй хөдөлмөрлөж хүсэл тэмүүллийнхээ төлөө хизээч бууж өгдөггүй дайчин байж тэгээд хамгийн зөв эрүүл сар бол нийгэм байгуулахын төлөө зорих хэрэгтэй. Өнөөдрийн Монголд хамгийн дутагдж байгаа юм эрүүл зөв нийгэм, хүнлэг нийгмийг байгуулах. Энд манай залуучууд эргэлт буцалтгүй асар их нэгэн зорилготойгоор орох ёстой гэж бодож байна. Энэ агуу зорилгод оролцоорой, биелүүлээрэй. Дүүргийн зүгээс залуучуудын хөгжил чиглэсэн тэдний хөгжүүлэх бүх талаар хөгжүүлэхэд чиглэсэн ажил арга хэмжээний тусдаа төлөвлөгөөр ингээд хэрэгжүүлж байгаа. За өнөөдрийн арга хэмжээ бол 1000 гаруй залуучууд дүүргийнхаа хөгжлийн төлөө дүүргийнхаа асуудлыг ярьж, өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг ярьж ингэж нэг дор цуглаж байгаа нь. Энэ чиглэлийн ажилд дүүргийн зүгээс яг аль хэсэгт нь чухам ямар арга хэмжээ авах ёстой юм. Залуучууд маань юу хүсэж байгаа юм? Тэдний бодол сонирхол юу вэ? Тэдний маань хөгжихэд юу саад болоод байгаа юм. Яг залуучуудад маань тулгамдсан асуудал нь яг үнэхээр мөнгө хөрөнгөний асуудал байна уу? Эрдэм боловсролын асуудал байна уу? Эсвэл зөвхөн тэдэнд тэгш боломжийг олох хэрэгтэй юм уу? Гэх мэтлэнгийн ийм хилцүүлгүүд бас өнөөдөр явж байна. Энэхүү цуглаа маань ерөнхийдөө хамтдаа тод гэрэлтэх гэсэн уриан дээр явагдаж байгаа. Залуус бид нэр хүсэл мөрөөдөлтэй бид нэр бие биенийхээ мөрөөдлийг бусдад түгээж нэгнийдээ тусдим болж ингэж явахын төлөө энэ залуучуудыг энэчээ цуглуулж, найзлуулж, нөхөрлүүлж, үерхлүүлж ингэж ийм зорилготойгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ холбоонд хэлснээр айгуу гоё байна. Шинээр хэлж анх удаа орж байгаа болохоор айгуу гоё сэтгэл айгуу өндөр байна. Намайг Батцаахан Баянжаргалын амар зай гэдгийг. Тэгээд өнөөдөр энэ хороонд ирээд
ийм гоё үйл ажиллагаанд оролцож байгаа маш их баяртай. Ерөнхийдөө бол энэ холбооны зүгээс авч байгаа нийт залуучдын чөлөө цаг зөв боловсон өнгөрөх нэгт хоёр дахь юм бол нийт залуучуудынхаа нэг одоо энэ дүүргийнхаа хороодынхаа залуучдын дуу хоолойг бас нэгтгэх ч юм уу, нэг талаасаа бөөнд нэг газар цуглуулах, бас тэгээ агаарт нэг дуу хоолойг нэгэн зэрэг сонсох, ойлголцох, тухайн хороонд юм уу дүүрэгт тулгаж байгаа асуудлуудыг нэг хоорондоо ярилцах, тэрийг нээлттэй хэлцэж ярилцахад нэг айгүй тийм өрөөгөөчтэй байгаа ер нь бол. Мянган залуугийн уулзалтанд тус дүүргээс сонгогдсон улсын хурлын гишүүд, нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчид оролцож, залуу хүн хийх ажилдаа урам зоригтой байх хэрэгтэйг хэлсэн байна. Тус арга хэмжээ нийгмийн ардчил Монголын залуучуудын холбооны 20 жилийн ан хүрээнд зохион байгуулагдсан. Амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан залуусыг холбооны шагналаар шагнаж урамшуулсан байна.